Чин айлын хүүхдүүд нэг жилийн дараа хичээлд эсвэлэх боломжийг нээж өгч гэнэ гэдэг нь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа нэг тэр хүүхэд маань нэг жил хоцорч байгаа байхгүй тий. За тэр хүүхдүүдийн үеийн 6 настай хүүхдүүд нь хотод хичээлд ороод нэг жилийн өмнө ядаж ил бичиг үсэг тайлагдаа тий. Хүмүүстэй хайрцаад найз нөхдөдтэй болоод нэг жилийн өмнө яваад эхэлж байгаа байхгүй тий. Тэрнээс гадна өдөөний хүүхдүүдийн амьдрал хүрээний орчин тий. Хотод байгаа хүүхдүүдийн амьдралын орчин хүрээ те сэтгэлгээ ямар өөр үдэг лээ те тийм өөр байгаа нөхцөл дахиад нэг жилээр хосруулна гэдэг бол тэр хүүхэд бол ер нь маш том одоо хохирол амсаж байгаа байхгүй тийм учраас ер нь зөв 7 нас болгоно гэдэг бол хувьдаа эсэргүүцэж байгаа. Тэгэхээр иргэд бол ийм бодолтой. Энэ бол хэсэгхэн иргэд ер нь бол. Тэгээ та бол энэ тал дээр бас өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь зүйтэй байх юм. Тэгэхээр Монгол улсын ерөнхий боловсролын систем бол 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжсэн. 12 жилийн тогтолцоонд шилжсэн учраас 1-р ангид хүүхэд ирсүүлэхдээ 6 наснаас нь ирсүүлнэ гэд хуульчилчихсан байгаа. Тэгэхээр саяхан энэ боловсролын тухай хуулинд бас өөрчлөлт оруулаад манай их хурал нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороо энэ төр ярилцж хагаад тэгээд одоо малчид маань хүүхдээ 6 настайгаас нь сургуульд өгөх ажил одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн онцлогоос шалтгаалаад төвөгшөөл их бий болж байна. За хинэр 6 настай хүүхдээ аваад сумын төвдөр ирээ. Тэгээд одоо гэр бүл салалт бий болж байна энэ төр шиг. Тэгээд аваачаад нөгөө 6 малчид бол одоо бараг 7-тод нь ч оруулж болно гэдэг ийм заалт оруулчихсан. Ийм өөрчлөлт оруулсан. Тэгэхээр үүнийг бол би эсэргүүцэж байгаа. 6 настай 7 настай хоёр хүүхэд бол маш их одоо насны ялгаа гарна. Тэгэхээр хүн одоо гэр бүл нь тийм ээ эцэг эх хоёр нь хүүхдээ одоо бага наснаас нь одоо тэгж стандартыг зөрчүүлээд өөрөөр хэлбэл өөрийнхөө эрхэлж байгаа ажил үйлчилгээ бий боломжгүй байсан гэдгээр 7 настай хүүхдэд 8 настай сургуульд навьяач өгнө гэдэг бол тэр хүүхэд ирээдүйд одоо тийм ээ нөгөө насны ялгаа анги дотор маш их гарна. Нөгөөдөл нь одоо өвгөн гэж дуудаад яах вэ тийм ээ. Тэгээ одоо сүрд нь ярих юм уу? Би одоо өстой нэг 7 өнгөрөөгд сургуульд орсон штэ. Тэгээ одоо манай аав ээж хоёр боломжгүй байсан гэсэ гэх юм уу. Тийм учраас би бол яа харахгүй 6 настайгаас нь харин би уриалмаар байна. Монголын малчин түмэн минь одоо болж өгвөл өөрсдийнхөө эрх ашгийг бодлогоогоор хүүхдээ яг одоо тэр ангид орж байгаа 6 наснд нь сургуульдаа одоо өгөх тийм боломжоо бий болгоорой гэж л уриалмаар байна. Тэгээ зүгээр хуулинд бол ийм өөрчлөлт оруулчихсан олонхын саналаар. Тэгээ байнгын хороо энийг дэмжиж шийдчих шиг болно лээ. Би бол саналаа хэлсэн. Яа харахгүй одоо тэр хүүхдийг 7-тод аваад сургуульд өгнө гэдэг бол зүгээр одоо юу гэдгийг 20 гарцсан ч гэдэг юм 30-40 насныханд нэг насны ялгаа харагдахгүй байх. Гэтэ бага насны хүүхдүүд бол маш ялгаа харагдана. Тийм учраас энэ бол одоо дэми юм аа л гэж хэлмээр.